хамгийн аюултай одоо энэ болвол одоо манай аюулын харанга дэгдэжээ гэсэн яг энэ чиглэл гэх юм уу зүрх судасны дотор яг юу байгаад байна? Дэлхийн нийтээр бол одоо зүрх судасны өвчлөл, нас оролт гэдэг энэ хоёр агуулга тохиолыг авч үзэхэд нас оролтоор тэргүүн байр эзэлдэг. Энэ тоон үзүүлэлт 2050 он хүртэл үргэлжилнэ гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын урьдчилсан тоо баримтууд байдаг. Манай Монгол улсын хувьд бол одоо эрүүл мэндийн тоон үзүүлэлт 2025 оны тоон үзүүлэлт гарцсан байгаа. Энэ дээр ингээ харахаар өвчлөлөөр 3 дугаар байранд, нас оролтоор мөн адил 1-р байранд байдаг ийм өвч. Тоон нас оролтынхаа пунктыг аваад үзэхээр 1-р-т нь зүрх судасны өвчлөл 16.1% гэж хахад хавдрын өвчлөл 12 гэсэн пункт. Даруй 4 пунктээр илүү явдаг. Хавдрын өвчлөлөөс чимээгүй тахал мэт бид нар ингээ хөдөлгөөн зөвшөөрсөн маягтайгаар ингээд одоо яваад л байдаг бид. Үүнийгээ л бид нар маш сайн төвөнд дэлгэрүүлж ойлгох хэрэгтэй. Урьдчилан сэргийлэлт гэдгийг номоор бол. Тэгэхээр энэ урьдчилан сэргийлэлт гэдгийг бид нар маш сайн зөв зохистой ойлгож иж тухайн өвчлөлийг эрт илрүүлж онцлоод эмчлээд байж чадаад байх юм бол дэлхийн улс орнуудын дундаж наслалтын хэмжээнд хүрэх бололцоо боломж бүрэлдэхий.